хүмүүс хичнээн мундаг систем байгаад, хичнээн өндөр цалин байгаад, хичнээн гоё оффист байгаад тэр чинь тодорхой лимиттэйгээр л нөлөөлт юм байна. Тэгээд ингээд уг үндэс рүү наваад зөвхөр ерөөсөө л тэр тайван байх хэрэгтэй байна. Ажлын байран дээрээ тайван бийжээж идэв бүтэмж гаргах юм байна. Ажлын байран дээр айдасгүй бийжээж хүмүүс одоо нэг юм амьд үлдэхийн тулд тэнтэсэж үлддэг биш, илүү бүтэмжтэйгээр оршин тогтнонд юм байна. Тэг ерөөсөө сэтгэл зүйн амар амгалан байдал гэдэг чинь ерөөсөө хүнийг биологийн хувьд чи мөрт наслуулах нөлөөлд юм байна. Сэтгэл зүйн үед тэндээс ас жаргалыг ингээ мэдэрдэг юм байна. Тэгэхээр тэр зүйл байхгүй үед мянган мундаг систем байгаад мянган гоё юм одоо зүйл яриад ч гэсэндээ тэр өөр хэрэгжихгүй болдог. Тэгэхээр бол энэний өөрөө байгуулгын сал гэж үздэг. Тийм. Одоо жишээ магадгүй манайх юу хийдэг байхгүй юу? Хит хамтан гэдэг юм уу да ингээд нэг бүрдэлт үйлчлэгийн дээр бид нар байгууллагууд хамтарч ажилладаг. Тэнгүүд ингээд нөгөө нэг хүнтэй санал тавих гээд уулзж яхад огт манай саналыг одоо сонсохгүйгээр би үгүй гэдэг хүмүүс тийм зөндөө тардаг. Огт үгүй. Үгүй чи ядахт нь цалин үснийх нь хэмжээг сонсчвол зүгээр юм шиг үгүй хэрэггүй. Тэгээ ямар ч цалин өгсөн би гарахгүй эндээс өөрчлөхгүй гэнэ. Яагаад гэхээр хариулт өгдөггүй. Яагаад гэдэг хариултгүйгээр илэрхийлж байгаа тэр зүйл санал.